Зэ. За сайн байцгаана уу найзуудаа. Дараагийнхаа бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаад бид нар Эрдэнэтийн хол сонирхтын холбоо, за Эрдэнэтийн хол сонирхонд тижээж үржүүлдэг үзэсгэлэн тэмцээнд оролцдог залуучуудтайгаа нэгэн баг болоод бид нар 2025 оны үзэсгэлэн тэмцээн цуглуулсан нийт оноогод өгнүүлэхээр Монголын хол судлал холбоо зохион байгуулж байгаа Best of Best Albert Dog Show-нд зорж аян замдаа гарсан юм аа. Тэгээд аян замд гарахаас өмнө бид Эрдэнэт таалган дээр ирж дурсгалын зураг татуулаад цааш аян замд хөдөлдөг юм уламжлал байгаа. Энэ уламжлалынхаа дагуу бид дурсгалын зураг татуулаад цаашаа хөдөлсөн юм аа. Энэхүү тэмцээнд Эрдэнэт Даймонд үржлийн газар, Осло үржлийн газар, Махирсэл үржлийн газар, Тэнхлүү Монгол үржлийн газар гэх нийт 4 үржлийн газар 10 гаруй нохоо. За тэгээд 10 түмний бүрэлдэхүүнтэй бид нар тэмцээндээ явж байна. За тэгээд уламжлал ёсороо бид нар тэмцээнд явахдаа яг энэ дархнаас цаашаа өнгөрөөд хонгор дээр байрладаг Мамс хүүд гэдэг юм хоолны газар орж хоол идэх бас уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өглөөнийхөө цаг гад сайхан хоол идээд цаашаа аян замдаа хөдөлсөн. Бидний удаад Эрдэнэтээс 3 залуу хэндлэртэй явж байгаа. Тэнхлүү Монгол үржлийн газраас 2 хэндлэр, Махирсэл үржлийн газраас 1 залуу хэндлэр явж байгаа. За манай Эрдэнэтээс хамгийн анхны залуу хэндлэр өнгөрөгч 2025 оны 6 сард зохиогдсон Монгол номууд улуулсан тэмцээнээс манай шав сүл Эрдэнэ маань Эрдэнэтийн хамгийн анхны залуу хэндлэрийн шагналд 2 дугаар байранд шалгарсан улуулсан зэрэгэлтэй тэмцээнээс 7-6 тоо өгсөн биз дээ. Ано. За бид нар тэгээд өдөржингөө давж хагаад оройхондоо нийслэл хүрээгээр нефт гараад тэмцээн маань тэрэлжид байрлалтай гаанд дээр сортор зохиогдох учраас гаанд дээр сортор очиж байрлаад за орд дээр байрлаад за хүнжил мишиг оруулаад байж байна. Хээлдэр хавцыг бартаад гараад хээлдэр хавцыг өглөө Эрдэнэтээс ямар балан юм байдаг. За тэгээд мэдээж товцгүй чинь рингэн дээр гарч нохоо хөтлөж байхгүй учраас шавь маань миний бүх арыг дааж 2 нохоогоо 2 рингний турш бүтэн хөтлөхөөр ингээд болсон. За тэгээ байж батал нохтууд маань араас хүрээд ирсэн. Бид нар нохтуудаа тосч аваад цаахаа буулгаад биеийн жилээ гаргаж услаад хоолж ундлаад амраагаад ингээд маргаашийнхаа тэмцээнд бид нар бэлтгэхээр сайхан амарсан. Манай дэжүү байна.